жинхэнэ халуухан яриа. За бие сулч. Таны мэрэгчиж байгаа арилжаанд ороход сэтгэл зүй чухал уу? Техник арга барил чухал уу? Зэ. Нэг үгээр хариулахад сэтгэл зүй. Ганцхан үгээр хариулж байгаа юм тийм. Тэгвэл тэр олон хүмүүс чи яагаад арга барил, техник заагаал за хэд хоногийн дотор би хэлж байгаа ингээд явуучин ч юм уу ингэж бодод байдаг шүү дээ. Энэ яагаад ямар ер нь арилжаа бизнес хоёрыг харахаар яг адилхан. За бизнес хийж байгаа хүмүүс яг 100% бүтэх санаа хайдаг байхгүй. Яг санаа хайчаад за яг 100% намайг баян болгох бизнес санаа юу вэ? Гэт хайсараад амьдралаа орчдөг байхгүй. Яг үүнтэй адилхан арилжаа сонирхож байгаа хүмүүс яг 100% алдахгүй стратеги хаана нэ гэж хайсараад тэг хамаг амьдралаа барчих гэсэн. Окей. Тэгэхээр гол нь 100% арга барил гэж байхгүй учраас бид нар яг сэтгэл зүй дээрээ сэтгэлгээ дээрээ тулах нь одоо хамаагүй цагийг төтлөө төр хүссэн үр дүнд бид нарыг аваачна гэсэн үг. Харин тэгвэл бизнес дээр гэсэн яг нь яг ямар нэгэн бизнес санаа байвал тэр бизнес санаагаа яг хэрэгжүүлснээрээ суралцаж одоо ингэж явснараа бизнесээ өргөжүүлснээрээ тэр хүссэн гой өөрийг нь баян болгох ч юм уу та яг энэ одоо Марк Цукерберг шиг ч юм уу яг ийм гоё ийм санаа олоод тэгэл баян болмоор байна гэвэл угаасаа бүтэхгүй гэсэн үг. Тэгэхээр сая санаа олоод бүтэхгүй гэсэн тий. Тэгэхээр магадгүй одоо энэ арилжаанд хамгийн их хэрэглэгддэг үг гэдэг шүү дээ. Айдас гэдэг. Айдас ба шунал гэдэг байгаа тий. Тэгэхээр яг энэ айдас нь яагаад бий болоод идэв? Шунал ер нь яагаад бий болоод идэв? Тий. Би магадгүй одоо миний мэдрэмж би өөрөө арилжаа гэдэг учраас тий маш олон одоо алдагдлуудын дараа эргээгээд ингээд одоо арилжаанд орох гэхээр ингээд гар хуруу гэдэг эвлэж өгөхгүй авир хэцүү өөртөө итгэл ингээд алдагддаг ч юм уу тий. Иймэрхүү нөхцөл үүсээд идэг. Энэ байх ёстой зүйл үү? Хүн юм ч мэдэж бай. Айдас бол их хвчлэн хэрхэн гардгүй гэхээр миний туршлагаас харахад бол алдаад байхаар гардаг. За яг түрүүн хэлсэн шүү дээ тий. Яг их өндөр хэмжээний алдагдлын дараа ахиж арилжаанд орох гэхээс айгаад идэг. Тэгээд шуналгаар хаанаас үүсдэг вэ гэхээр олон дараалсан ялалтын дараа буюу ашигын дараа. Окей. За баг зэрэг одоо аштай арилсныхаа дараа за өмнө нь ингээд алдаг юм чи одоо ч гэсэн алдахгүй байх гэж бодоод нөгөө орж байгаа арилжааныхаа хэмжээг хэсгдэг. Тийм учраас ингэж шунал үүсээд нэг өдөр одоо олсон бүх ашигаа алдах эрсдэлтэй байдаг. За тэгээ энэ подкастыг үзэж байгаа хүмүүсийн хувьд бол яг арилжаа мэддэг янз бүрийн хүмүүс байгаа учраас аль болох би нэг ойлгомжтой хэллэгээр ярихыг хичээж байна. Яг таны хувьд арилжаанд заяа. Арилжаанд орохдоо яг ямар мэдрэмжинд илүү их автдаг? Жишээлх юм бол айдас гэж ярьсан, шунал гэж ярьсан. Яг гоо айдас шунал болохоор хүний шийдвэрүүдийг хамгийн их алдагдуулдаг тийм зүйл байгаа байхгүй айдас шунал хоёр. Тэгэхээр яг та яг ямар мэдрэмжинд хөтлөгдөөд арилжаанд ороод өнөөгийн сэнгийг ингээд бий болгочихсан. За өнгөрсөн сэнгээ одоогийн сэнгээ хоёр шалгуур. Одоогийн бий бол яг арилжааны дүрм. За тэгээд яг Сахилбаттай захирагдаж ордог. Энэ чигээрээ орохыг хичээдэг. Өмнөх сэнгээ бол яг хурдан монголчий. За гис сахих монголчий. Эсвэл алдсан алдагдлаа нөхчий. За хурдан баяжий гэд амьдралд одоо өөрийнхөө амьдралдаа эрсдүүлж болохгүй за тэр мөнгөөр ордог. Жишээлбэл маргааш одоо хоолны мөнгөгүй гэдгээ за мэдсээр ээжэж яг одоо тэр
хоолныхоо мөнгөөр орчдөг. Жишээлбэл энэ мөнгөөр арилжааж болохгүй юу? Маргааш гэр бүлдээ хоол авах хэрэгтэй, хүнс авах хэрэгтэй. Тэгвэл мэдсээр ээжэж тэр мөнгөөр ордог ч юм уу. Иймэрхүү одоо сахилга бат талдаа маш олон асуудлууд байдаг. Тэгээ энэ бүгдийг одоо даваад одоогийн байдлаар би яг анх сурж байгаа үеийнхтэйгээ харьцуулахад эрсдлийн менежмент бол маш одоо чанга хатуу болсон.